За 1 2 1 2. За цоошин бэлтгэлийн тавтай морил. За тэгэхээр энэ сууг дээр ер нь бол хөрөнгөний зах зээл ярилж ааштай зориулсан сууг байгаа. За тэгээд жирийн зүгээр нэг ийм стратегийг хийвэл ингэж явна гэсэн тийм зүйл ерөөсөө ярилцахгүй бүгдээрээ хөрөнгөний зах зээл ярилжаа гэдэг зүйл маань яг юу юм, яг яаж одоо амжилттай байдгийн. За тэгээд яаж одоо энэ тоглоомыг томор нь ойлгохын сэтгэл зүй талаасаа хэдүүлээ ер нь бол тэгж явна гэсэн үг. Мэдээ олон өөр суугууд дээр нь бол ерөөсөө яригадад байдаггүй тийм зүйлүүдийг бол ярилцсан гэсэн үг ээ. За тэгээд хөтлөгч гэх юм уу, би одоо подкаст гэх юм уу, за одоо багш гэх юм уу. За багш гэл явчтэй. За багшийн хувьд бол сүүлийн 3 4 жилийн туршид тууштайгаар хөрөнгөний зах зээл ярилжаа хийж байгаа. За тэгээд SMC арга барилыг ашиглаж арилждаг. За тэгээд дансаа бүтэн сарын хугацаанд бол даблдаж бишээ 50% өсгөж байсан ийм туршлагатай. За тэгээд одоо бол бүр мэрэгшээ явж байгаа. Ийм багшнаа. За тэгээд өнөөдрийн энэ бичлэг дээр яг юуны тухай ярих гэж байгаа вэ гэхлээр хэрхэн чи одоо магадлал гэдэг зүйлийг ойлгоснороо магадлал гэдэг зүгээр багахан элементийг тархиныхаа мухарт оруулж ирснээрээ арилжааныхаа сэтгэл зүг ондоо төвшин дээр гаргаж ирэх боломжтой вэ гэдэг сэдвийн тухай ярилцъя. Тэгээд ер нь бол одоо иймэрхүү подкастуудыг хийх гээд бодоол яваад байсан арилжаа бол миний хамгийн дуртай зүйлсүүдийн нэг болсон, хамгийн их цаг хугацаагаа зарцуулсан хамгийн одоо тийм бараг найз охин шиг маань шахуу юм болж байна л да. Тэгээд энэ тухай одоо сурсан мэдсэн зүйлсээ бол үнэхээр хуваалцах цаг нь боллоо гэж бодож байна. Тэгээд энэ одоо камер нь хөдлөд байгаа. Тийм. Тэгэхээр өнөөдөр бүгд магадлал гэдэг Trading in the Zone гэдэг номон дээр гардаг. Тэр номон дээрээс миний одоо багшийнх нь авч ийсэн хамгийн том санаануудын нэг. Тэрнтэй өнөөдөр танилцж хэрхэн чи бас юун дээр ашиглаж эхлэх боломжтой вэ? Хэрхэн арилжаан дээр ашиглаж эхлэх боломжтой вэ? Тийм ээ, өөрийнхөө сэтгэл зүг яаж илүү хүчрхэг болгох боломжтой вэ гэдэг тухай ярилцъя. За тэгээд багшийн хувьд бол ерөөсөө энэ магадлал гэдэг санааг ойлгохын төдийд ерөөсөө дангаа зарилжаа биш бусад амьдралын бүх хэсгүүд дээр сайжраад эхэлсэн байдаг. Жишээлх юм бол одоо нэг тийм өөртөө итгэл нэмэгдсэн, сагсан бөмбөг дээр илүү гол оруулдаг болсон. За тэгээ мэдээж арилжаан дээр илүү тийм зоримог, илүү одоо тухайн тоглож байгаа тоглоомоо илүү гүнзгий төвшөндөө ойлгосон тэгж хийдэг болсон байгаа. Тэгэхээр магадлал гэж яг юу гэсэн үг юм бэ? Магадлалыг яаж ашиглах юм бэ? Тэгэхээр энийг яаж ашиглах вэ гэхээр ерөөсөө юуг ойлгох хэрэгтэй. Хүний тарих гэдэг зүйл маш тийм одоо хөшөнгөд маш тийм одоо нэг л нөхцөл байдлаар хэрвээ бодсон болвол яг л тэрүүгээрээ бодох гээд байдаг, тийм хандлагатай байдаг зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за өчигдөр бороо орсон бодвол өнөөдөр ч гэсэн бороо орно гэж хүний тарих сэтгэдэг. Би сүүлчийн 20 жилийн туршид алдаа гаргаж 20 жилийн туршид би амжилтгүй байсан болвол энэ жил ч гэсэн адилхан тийм байна. Маргааш сүүлчийн миний амьдралын туршид нар зүүнээс мандчихсан болвол маргааш ч гэсэн зүүнээс манднаа гэж хүний тарих болвол тийм rigid буюу хөшөнгөд байдлаар ажилдаг гэсэн үг. Тэгээд ингэж ажилдаг маань мэдээж бидний тарих болвол энерги хэмнэхийн тулд ингэж ажиллаж байгаа. Гэхдээ хөрөнгөний зах зээлийн арилжаан дээр амьдралд ер нь бол хүн амжилттай байхын тулд энгийн хүмүүсийн хийж байгаа зүйлтэй адилхан зүйлийг чи хийж байх ёсгүй. Нин ялангуяа арилжаа хийж байгаа хүн гэдэг бол сэтгэл зүй талаасаа чи арай өөрөөр логик сэтгэлгээ чинь ажилдаг байх ёстой. Тэгээд тийхгүй байх юм бол зүгээр сэтгэдгээрээ сэтгэл жирийн одоо бизнес хийж байгаа юм шиг жирийн одоо чи жолоочийн мэрэгжилтэй бол чи компьютер графикийн мэрэгжилтэй бол жирийн мод хагалдаг мэрэгжилтэй болвол яг л одоо хүний энгийн тарих яаж ажилдгүү тэрүүгээр ингээд ажиллаа хийгээд байхад энгийн мэрэгчлүүдийн хувьд бол чи амжилттай байж чаднаа. Харин арилжаа гэдэг зүйлийн хувьд бол энэ мэрэгжлийн хувьд бол тарих толгойч нь энгийнээр ажилдаг байх ёсгүй. Бодогдсон бодлоо шууд дагдаг байх ёсгүй. Мэдрэгдсэн мэдрэмжээ шууд дагдаг тэгж яадаг байх ёсгүй. Амжилттай баймаар байвал. Одоо энэ зах зээл төр чинь бол ердөөсөө нэг 5-аас 10 хүрэхгүй хувийн хүмүүс нь
амжилттай байдаг зах зээл гэдэг тэгж байгаа шүү дээ. Ер нь бол ихэнх хүний хувьд бол орж ирээд эхний 6 сард бол хайдаг. 1 жилийн дараа бол орж ирсэн хүмүүс 90% нь хаяад явсан байгаа. Тэгээд гэдэг тийм судалгаач хүртэл байдаг. Тэгэхээр хэрвээ чи тэр хүмүүсийн нэг нь болмооргүй байх юм бол ерөөсөө л юу болох хэрэгтэй гэсэн үг. Сэтгэл зүй гэдэг зүйлээр л нийгмийн 90-95% хүмүүс ялагдаж байгаа. Тэгээд яагаад дийлэн хүмүүс ялагдаад байгаа юм бэ гэхээр тэдний буруу биш. Дийлэн хүмүүс яг л дийлэн хүмүүс шиг сэтгэдэг. Дийлэн хүмүүс шиг одоо тарих толгой нь ажилдаг гэсэн үг. Тэгвэл тэр дийлэх сэтгэлгээ гэдэг нь юу юм? Тэ? Энгийн сэтгэлгээ, энгийн одоо тийм логикоор ажиллаж байгаа тэр байдлаар байна гэдэг нь юу хэлж байгаа? Тэр нь юу хэлж байгаа вэ гэхээр маш олон зүйлийг хэлж болно. Энэ зүгээр одоо концептны хэмжээнд ярьж байгаа гэдгийг залуучууд маань ойлгох хэрэгтэй. Одоо юу гэдэг юм? Энгийн хүний логик бол алт сүүлийн 3 өдөр өсөд байгаа юм байна. Тэгвэл одоо би аваад цаашаага бас дахиад өсөх байх. Тэгээд би мөнгө хийнэ гэж ордог. Тэгтэл эсэргээрээ өссөн болвол тийм унах цаг нь болцсон байдаг. Чи аль хэзээ оройтцсон байдаг. Энгийн биш сэтгэлгээ тийм ээ. Ялагчдын сэтгэлгээ нь юу вэ гэхээр өсөд ирэнгүүт нь доошо зардаг. Эндээс би гарах болно гэж ордог. За эсэргээрээ байх юм бол тийм хаанш ингээ сүүлийн 3 4 хоногийн туршид ингээ доошоо буусан байна гэдэг юм бол яа гэсэн үг. Одоо тэгээ 3 4 хоногийн туршид доошоо буусан байна гэх юм бол одоо миний хамаг мөнгө ингээд гараа дууслаа гэд хүмүүс зараад гараа явчихдаг. Тэгтэл эсэргээр нь сэтгэдэг тийм ээ. Энэ зах зээлд амжилттай байгаад байгаа хүмүүсийн хувьд бол яаж сэтгэдэг байгаа вэ гэхээр унаад ирлээ. Одоо бүх хүмүүс гараа явчихна тийм ээ. Ийм үнэлгээтэй байсан юм одоо ийм доор ирцэн байгаа бол өсчл таараа тийм ээ. Цаа одоо тийм энэ уналт яг тухайн зүйлийн бодит үн цэнийх нь уналт мөн байсан уугүй юу гэдгийг бодоод тэгээд энэ доор ирэхт нь авдаг гэсэн үг. Ингэж энэ бол хар мянган одоо тохиолдлуудын ердөөсөө ганцхан жишээ. Яаж одоо чиний хувьд яах боломжтой вэ? Эсэргээр сэтгэснээрээ ондоогоор сэтгэдэг хүн байснараа хүмүүсийн хийдэг үзүүлэлийг хийдэг нэгэн байснараа яаж одоо амжилттай энэ зах зээл дээр байх боломжтой вэ гэдгийн жижигхэн юмны одоо жишээнүүдийн нэг гэсэн үг. За тэгээд одоо багшийн хувьд бол энэ зах зээл дээр юуны тухай бас ярьдаг. Ягаад чи их арилжих хэрэггүй вэ? Чи бага арилжсанараа их олох боломжтой вэ? Ягаад гэх юм бол бага арилжна гэдэг бол бага эрсдлийнхийг хэлдэг. Энэ зах зээл дээр эрсдэл гэдэг зүйл үргэлжийн мөнхөд байна. Эрсдэл гэдэг бол яг л одоо хоёр давхар эртээ хутга гэсэн үг. Энийг яг зөв ашиглаж гаран дээрээ гүйлгэж тийм ээ. Ур чадвартайгаар ингэж ашиглаж яахгүй бол өөрийгөө хутгалаад алаад дуусна гэсэн үг. Мэдээж тэхийг бол хинч хүсэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр тийм байна. За тэгвэл магадлал гэдэг зүйл жоохон дэлгэрүүлчихэд бичлэгээ бас хэтэрхий удаахгүй тулд бүгдээрээ яацгаая. Магадлал гэдэг зүйлийг ингэж ойлгоно. Энэ бичлэг дээрээс авах ёстой ганцхан зүйл та нарт байх юм бол энийг ав. За тэр нь юу байх вэ гэхэлэр яах ч боломжтой байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ ганцхан өгүүлбэр, энэ ганцхан үг чиний арилжааг дараачийн түвшин дээр гаргаж ирэх хүч чадалтай. Юу ч болох боломжтой, яах ч магадлалтай байдаг. Сүүлчийн үнэн гэх юм бол бид нэр ирээдүйд юу болох вэ гэдгийг хизээч мэддэггүй. Хинч мэдгүй. Тийм болохоор л энэ зах зээл дээр эрсдэл гэдэг зүйл байдаг. Эрсдэл гэдэг зүйл байгаа учраас ашиг гэдэг боломж гарч ирдэг. Шагнал гэдэг потенциал гарч ирдэг. Бүгдээрээ юу болохыг мэддэг байсан бол ирээдүйг бүгдээрээ таамаглацдаг байсан бол яах боломжгүй гэсэн үг. Одоо ашигтай арилжаа хийнэ гэдэг тийм ойлголт байхгүй. Бүх хүмүүсийн зах зээлийн чинь те одоо ловер дат ч гэдэг юм уу бүх хүмүүс одоо ингэж яагаад дуусгачих байсан гэсэн үг. За тэгэхээр вэ штэ. Тэгэхээр болвол энийг л ойлгочих хэрэгтэй. Чиний эсрэг явж болно. Бүрэн дүүрэн магадлалтай, бүрэн дүүрэн боломжтой. Чи юу ч мэдэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи ч мэдэхгүй, би ч мэдэхгүй. За одоо өөр алдартай ямар ч арилжаач юм байдгийн те дэлхийн одоо ямар төвшөнд хийж байгаа хүмүүс байдгийн би бол багшийн хувьд бол тэрийг мэдэхгүй. Тэгээ тэр хүмүүсийн хувьд ч гэсэндээ мөн адилхан
мэдэхгүй л гэсэн үг. Хинч мэдэхгүй. Юу ч болж болдог. Тийм учраас бид нэр эрсдлийг танах нь одоо маш чухал зүйлсүүдийн нэг. Чиний зүгт явж эхлэвгүй юу? Ашигыг авч эрсдлээ бууруулж байх нь маш чухал зүйлсүүдийн нэг. Чиний одоо амьдралыг аврах зүйлсүүдийн нэг гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Чиний талд яваад эхлэнгүүт break even болгодог байх бол одоо маш зөв зүйлсүүдийн нэг, тийм ээ? Чи юу ч мэдэхгүй учраас урт хугацаанд энэ тоглоом дээр хэрхэн хожих вэ гэхлээр үргэлжийн мөнхөд тооцоололтой эрсдлийг хүлээж авах хэрэгтэй. Үргэлжийн мөнхөд тооцоололтой эрсдлийг хүлээж авах хэрэгтэй. Зүгээр хамаа намаагүй эрсдлийг хийгээд байхыг хэлэхгүй шүү дээ, тийм ээ? Юу хэлхийг хэлж байгаа вэ гэхлээр тооцоололтой эрсдэл. Тэр нь юу гэж байгаа вэ гэхлээр, тийм ээ? Хийж байгаа арилжаа болгон дээр чинь хэрвээ эрсдэл байдаг юм болвол арилжаа хийх болгондоо өндөр магадлалтай арилжаа, тийм ээ? Өндөр магадлалтай сетапн дээрээс хийгээд байх юм болвол, тийм ээ? Чи хожигдох үеуд мэдээж байна. Гэхдээ чи 10 арилжааны дараа, 50 арилжааны дараа, 100 арилжааны дараа ашигтай гараад ирдэг. Хэрвээ чи дандаа нэгийг харьцах нь 2, нэгийг харьцах нь 3, 4, 5 гэсэн арилжааг хийгээд байх юм бол, тийм ээ? Хэдий чи алдчихсэн ч гэсэндээ урт хугацаанд ингээд ашигтай гараад ирдэг. Эрсдлээ танаад эхлэнгүүт юу болж байгаа вэ гэхэлэр тийм ээ? Чиний ашиг чинь шууд өсөөд эхэлдэг. За, тийм байна да. За, тэгээд арилжааг яг суурьтай анхнаас нь суралцъя гэж байгаа залуучууд байх юм бол маш цөөхөн тооны, маш сериозны сурагчдтай ганцаарчилж ажиллаж байгаа. За, хэрвээ тэрийг сонирхож байх юм бол доор линкийг нь, уулзалт тоглох линкийг нь description хэсгээр үлдээчи. Тэгээд I will see you in the next one.